Бурят хэлний хэрэглээ хөгжлийг 3 хуулийн хүрээнд дэмждэг. Харин хэлээ хамгаалах асуудлыг энэ удаагийн хурлаар онцгойлон илүү хурцаар тавьжээ. Өнөөдөр бид зүгээр баримт тоо сонсоод өнгөрөх бас бурят хэлийг хадгалж хөгжүүлэхэд тулгамдж буй бодит асуудлуудыг сонсомоор байна. Ярьчихад л таарах биш. Гол учрыг нь ойлгож бид юугаар бодиттой тусалж чадах вэ гэдгийг тодруулах нь чухал юм. Уран зохиолын хэлний хөгжилд санхүүжилт олгох боломжийг хэлэлцэв. Жишээлбэл, бурят хэлээр ном хэвлэх хараагүй хүмүүс зориулсан ярьдаг ном бүтээх зэрэг санаачлаг гарсан. Үүнээс гадна өөр шийдлүүдийг ч санал болгов. Олон нийтийн сүлжээнд бидний харилцаа, бичвэрүүд бүгд орсоор байдаг. Тэгвэл хэрхэн бурят хэл рүү шилжүүлэх вэ? Хэлцүүлэгт Эрдэмтэн багш цэцэрлэгийн ажилтнуудыг урьж оролцуулжээ. Тэд олон тулгамдсан асуудлыг хөндсөн. Төсөл хийгдэж байна. Гэвч түүнийг түгээх хүүхдийн цэцэрлэг сургуулийн түвшинд хүргэх шатанд хүндрэлүүд үүсэж байна. Энэ жил бурят хэлийг хөгжүүлэхэд 96.5 сая рубль зарцуулжээ. Ирэх жил энэ дүн 100 саяас давж нэмэгдэхээр төлөвлөгдөжээ. Депутатуудын хэлснээр одоогийн арга хэмжээнүүд аль хэдийн үр дүнгээ өгч эхэлсэн байна. Хэлийг заавал хамгаалж, хөгжүүлж, дараагийн үед өвлүүлэх хэрэгтэй. Өсч буй хүүхдүүд үүнийг мэдэрч байна. Урд нь хичээлдээ дээлтэй ирж байгаа сурагчид бараг харагддаггүй байлаа. Одоо байдал өөр болсон. Залуу үе бурят нэр сонгоод зогсохгүй. Соёлоо өвлөж ярьж эхэлж байна. Энэ үнэхээр сайшаалтай хэрэг юм аа. Гэхдээ гишүүдийн ярьж байгаагаар бурят хэл соёлын үн цэнийг хүмүүс өөрсдөө ухамсарлах нь хамгийн чухал гэлээ. Софья Петрова, Ирина Бельдинова, новости дня. Өмнө нь 13 дугаар сургуулийн уурын зүхнаас өтгөн хар хутаа суунаглаж байдаг байв. Харин одоо яндангаар цайвар уур савсаж байна. Энэ нь шинэ шүүлтүүрийн систем хорт бодисыг амжилттай шүүж агаарт гаргахгүй байгаагийн илрэл юм аа. Энэ төхөөрөмж цахилгаанаар ажилладаг. Хавтан болон электродын хоёрыг нээбий. Цахилгаангүйд электродоор дамжихад хавтангууд соронсчиж, тоосжилт үнс зэрэг бохирдлын эсвүүд хавтан дээр наалдаж тогтдог юм. Дараа нь дөрвөлгч ажиллаж бохирдол бункерт унана. Зуухан дээр хэмжилт туршилт хийж дууссан бөгөөд жилд 5 тонн хүртэл хорт утааг багасгах боломжтой гэж тооцжээ. Энэ бол бидний хувьд шинэ ажил юм. Бид бүхнийг тгээс эхлэн системтэй автоматар ажиллах түвшинд хүргэх шаардлагатай. Өнөөдөр ирж ажлыг шалгахад хэвийн сайн ажиллаж байна. Ийм цэвэрлэгээний системийг Гусино Озерская гудамжийн уурын зүхэнд мөн суйрлуулжээ. Харин эх жил өвөр байгаль, талцын хороолол болон Псковский гудамжинд эдгээр шүүлтүүрийг суйрлуулахар төлөвлөсөн. Мөн бусад объектын зураг төслийг бэлтгэнэ. Ирэх жил бид эцэст нь Заречны нисэх хонгоцны буудлын орчмын уурын зүхнүүдийг зураг төслөөр хангана. Эдгээр нь хотод хамгийн их төвөг учруулдаг жижиг яндангууд юм. 2027 оноос бодит ажил болон хэрэгжинэ. Үүнээс гадна эх жил 161 хувийн сууцыг захилгаан халаалт руу шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр агаарт ялгарах хорт бодис жилд 380 тонн хүртэл буурах юм. Иргэдийн хүсэлтийг Россиетид хүргүүлсэн бөгөөд санхүүжилт шийдэгдмэгц ажил эхэлнэ. Валентина Цыбикова, Даниил Щербаков, новости дня. Слово «мама» в этом доме звучит. Энэ айлд ээж хэмээх үг хамгийн багадаа 7 удаа 7 өөр дуугаар дуудагддаг. Наталья Савина 8 дахь хүүхдээ ухтан авах бэлтгэлээ хангаж байна. Том эвсэг нэгэн гэр бүлд удахгүй дахиад аз жаргал нэмэгдэнэ. Нөхөр бид хоёр хүүхэдтэй айлд өссөн. Удаан хугацаанд би айл 2 хүүхэдтэй л байдаг гэж боддог байсан. Ихэр олон хүүхэдтэй айл байдгийг насанд хүрсэн хойно 18 татал мэдсэн. Тэр үед л гайхсан шүү. Виталий, Люба, Женя, Сережа, Надя, Настя ба Даниил. Бидний хувьд энэ бол нэрсийн жагсаалт. Харин Наталья, нөхөр Андрей хоёрын хувьд бол 5 хүүхэдтэй болох мөрөөдлөөс эхэлсэн хайр дурлалын сайхан түүх юм. Ямар амттай үнэртэж байна. Гэвч 5 хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөөг нь хувь төрөв өөрийнхөө шийдэж илүү их ад жаргал бэлгэлжээ. 5 дахь жирэмсэлтэй төлөвлөж байтал ихэр хүүхэдтэй боллоо. Ингээд 5 хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөөнөөрөө 2 үрмэн нэг дор мэндэлсэн. Ихэртэй болсноороо бидний баяр хөөр давхар нэмэгдсэн юм. Тэгээд бид дахин хүүхэдтэй болох боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 7 дахь хүүмэн төрсөн. Сейчас в доме Савиных Савиныхан 8 дахь
гишүүнийг дисэн ядан хүлээж байгаа учраас гэр нь үүмэн шуугаан инээд хөрөөр дүүрэн байна. Томчууд багчуудтай туслана. Аав нь гэрийн түшиг тулгуур багна. Харин ээж нь энэ орчлонгийн зүрхэн юм. И вселенной. Би гоё тууз аваад ирье. Доороос нь орой хүртэл гоё чимэглэе. Туузар чимэглвэл гоё болно. Савны гэр бүл бол хүн бүр өөрийн жижигхэн ажил үүрэгтэйч бүгд нийлэхээр асар том аз жаргал болдог ертөнц. Тоглоом ихтэй тустай өрөөтэйч ээж байгаа газар л илүү сонирхолтой. Например, на кухне Гал догоонд ванилийн үнэртэй тухтааж бяцхан бужигнаа. Зочны өрөөнд оюуны тоглоом уламжлалыг чадах чинээгээрээ дэмжинэ. Наталья нөхрийн дэмжлэг байгаагүйсэн бол энэ бүхэн хамаагүй хэцүү байх байсан гэдгээ нуудаггүй. Хүүхдүүдээ хамтдаа өсгөж, амьдралаа хамт бүтээдэг гэв. они строят вместе. Бид том хүүхдүүдээ гэртээ өсгсөн. Цэцэрлэгтэж өгөөгүй. 100% цаг заваа зориулж ирсэн. Ямар ч өдөр тутмын ажил байсан бид хоёр өөрсдөө зохицуулдаг байв. Өнгөрсөн жил аав ээж маань хот руу нүүж ирснээр хаяа тусалдаг болсон. А чтобы понять, что Энэ гэрт ээж ямар утгатайг ойлгоход урт тайлбар шаардлагагүй. Хамгийн зөв хариултыг хүүхдүүд өөрсдөө хэлнэ. спросить у самих детей. Чи ээж ихэ тухай ярьж өгөөч. Хөөхөн, өгөөмөр, сайхан. Для меня мама очень Миний ээж их халамжтай өгөөмөр. Хэцүү байхад хизээл бол хизээ тусалдаг. хорошая. Хөөхөн бас өгөөмөр. Ээж хөөрхөн, Мама справедливая. ээж шудраг, үнэнч. Она Ээж боов хийж өгдөг. капает. Гэхдээ Наталья ээж гэдэг амар ажил биш гэх үнэнг нуудаггүй. Төвчээртэй байх хэрэгтэй. Үнэхээр мундаг төвчээртэй байхгүй бол болохгүй. Мөн хөдөлмөрч байх шаардлагатай. Учир нь хүүхдүүд асар их ажил гарган шүү дээ. Зөвхөн хүмүүжил биш, өдөр тутмын асаргаа, гэрийн ажил. Амар биш ч бидний хамгийн том шагнал бол биднийг баярлуулдаг хүүхдүүд юм. Би үргэлж олон хүүхдтэй айлынх гэдгээсээ санаа бүзав гэж хэлдэг юм. Энэ бол онцгой гэдгийн чинь илрэл. Наоборот, уникальность. И это не раз. Энэ бол зүгээр нэг том гэр бүлийн тухай мэдээ биш юм. Энэ бол аз жаргал бидний бодсноос ч том чанга байдгийг сануулгах түүх. Ээжийн зүрх гэдэг хязгааргүй. Бид таньда хайртай. Алина Гурская, Константин Синицын. Специально для программы «Новости». Номхон зэрэгц. Өөр баглын хязгаарт 2022 оноос амжилттай хэрэгжиж байгаа Кёкушинкай сургуульд төсөлд саяхнаас Кисикей тосхны 52 дугаар сургуульд нэгдлээ. 1 ба 2 дугаар ангийн сурагчид 7 хоногт нэг удаа каратегийн үндсэн техникийг сурч байна. Нас бага учраас хамгаалах хөдөлгөөнүүд нь тэдэнд тоглоом мэт боловч авьяастай хүүхдүүд аль хэдийн анзаарагдаж эхэлжээ. Хүүхдүүд зохилт хийхэд шууд харагддаг. Зарим нь хаана хөлөө нухлах вэ? Яаж биеэ эргүүлэхээ тэр бүр ойлгодоггүй. Харин зарим нь тайлбаргүйгээр хийчихнэ. Би механикийг нь мэдэрч байгааг нь хараад л ойлгодог. Одоохондоо хүүхдүүд өөрийн бололцоог ойлгоогүй. Харин тэдний хувьд сургалт гэдэг нь спортын карьерийн тухай ойлголтоос арай өөр утгатай байна. Здесь я хочу научиться. Ийшээ хүчтэй, хурдтай болох гэж явдаг. Медальтай болно. Можно медаль получить. У меня медаль. Надад медаль хэрэггүй. Ээжигээ хамгаалах гэж явдаг юм. Маму защищать. Одоогор төслийн хүрээнд Жита хотын 5 сургууль хамрагджээ. Ойрын хугацаанд илүү олон хүүхэд үн төлбөргүйгээр тулааны урлаг сурах боломжтой болно гэж найдаж байна. Вячеслав Круглов мөсний өргөмөр гаргууд ажиллаж байна. Тэтгэвртэй гарсан ч сайхны хүрдэл Архангельскийн бүсийн галын сүнөөгчөөр ажиллаж байжээ. Тэндээс HBO 80 төхөөрөмжийн санаа төрсөн юм. Гайхалтай зүйл энгийн байдаг шиг энэ шийдэлч маш ойлгомжтой. Шлангад конус хэлбэрийн хошуу угсарснаар ус сорох үед мөс бөглөрөхгүй. Энэ төхөөрөмжийн үндсэн зарчим нь Шнекэн мөсөн өрмөөр нэг үйлдэлээр нөхөөрөмт нь хэрэг гал унтраах усны машинд холбох бол хоёр нөхөөрөмт хэрэгтэй. Насуусын хүчин чадлыг хангахын тулд юм а тэр нь. Энгийн даралтын насуус секундэд 40-50 литр ус татдаг. Иймд бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь бидний зорилт байсан.
Төхөөрөмж ямар асуудлыг шийдэж байна вэ? Өвөл ус авах үед галз нөхчөд төмөр торон шүүлтүр хэрэгэлдэг. Гэвч энэ нь 2 кг орчим жинтэй. Дээрэс нь мөсөнд амархан бөглөрдөг. Гал төмөрийн үед ганц хормигч алт гэдэг. Харин HBO 2 асуудлыг зэрэг шийднэ. Илүү хөнгөн мөн мөс тогтоохгүй. Ингэснээр алба хаагчдын хүч хугацаа хэмнэгдэнэ. Өнөөдөр алба хаагч төхөөрөмжийг анх удаа туршив. Результат есть. Үр дүн байна. Дараа нь туршилт үргэлжилнэ. Энэ төхөөрөмжийг ашиглахын тулд сорох шугамыг зөв угсрах зэрэг тодорхой нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй юм а. Сонирхолтой санаа манад дадлагад хэрэг болох байхаа. Я думаю, она пригодится. Энэ төхөөрөмж нь олон талын хэрэглээ гэх өөр нэг даваа талтай. HBO-г ахуй нөхцөлд ч, мото помпт ч холбож, өвлийн авцам засахад ч ашиглаж болох юм. Конус доторх даралт эргэлтийн хүчний ачаар усны нийлүүлэлт маш хурдтай болдог. Бусад төхөөрөмжтэй харьцуулахад усны урсгал бараг 100 дахин нэмэгдсэн. Манайд хасах 44 градусын хүйтэн байсан ч 8 минутын дотор монотомп бэлэн болж нуурын мөсөн дээр хэдэн метр зайд мөсөн бүрхүүл тавьж чадсан. Ледовое покрытие на данном озере. Туршилтаараа хойд бүсийн тогтвортой хөгжлийн форм албан ёсоор эхэллээ. Учир нь шинжлэх ухаан гэдэг зөвхөн онол биш, бодит практик шийдэх юм. Бүр 1 жилийн турш Якутийн галын сөнөх алба зам гүйцэтгэгчид төхөөрөмжийг бодит нөхцөл туршиж, үр дүнг дараагийн форум дээр хэлэлцэнэ. Ержана Гармаева, Артумен Наговицын, Якутск. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор өнөөдөр дэлхийн тойрог замд секундэд хэдэн километр хурдалсан 140 сая орчим жижиг хилтерхий мөн 10 см-с дээш хэмжээтэй 50,000 орчим томоохон сансрын хог хаягдл эргэлдэж байна. Эдгээр нь тойрог замд ажиллаж байгаа хиймэл дагуулуулан сансрын нисгэгчдэд бодит санал хийлэл учруулдаг. Хятадын инженеруудын боловсруулсан шинэ технологи ийм аюулыг урьдчилан илрүүлж мөргөлдөөнөөс зайлсхийх зорилготой. Ашигын төлөөх сансрын технологи зөвхөн Хятадд биш, дэлхийд даяар хурдтай хөгжиж байна. 10,000 гаруй хиймэл дагуул хөөргснөөр сансрын орон зай давчуу болжээ. Бид сансрын хөдөлгөөнийг өдөртөх чадвараа яаралтай сайжруулах хэрэгтэй. Ямар объект хаана байгааг мөргөлдөх эрсдэл бие эсхийг тодорхой ойлгохын тулд тэр шүү дээ. Манай дагуулын бүлэг баг яг үүний төлөө бүтээгдсэн юм. Спутниковая группировка создана именно для этой цели. Газрын араадаар телескопоос ялгаатай нь ISAT хэмээх энэхүү дагуулын систем газар зүүн байршил болон цагуурын нөхцлөөр хязгаарлагдахгүй. 156 дагуулын тусламжтайгаар тойрог замын нөхцөл байдлыг бүхэлдэн тэр дундаа өмнөд туйл зэрэг алслагдмал бүсийг хүртэл хянах боломжтой. Одоогийн гадаадын системүүдтэй харьцуулахад манай үлгэлэл илүү өндөр наривчлалтай өгдөл шинжлэгдэх хурд өндөр юм. Ингэснээр бид хог хаягдлыг илрүүлэх, эрсдлийг тодорхойлох үйл явцыг мэдгэдэггүйс хурдсгаж, арилжааны сансрын ажиллагааны шаардлагад бүрэн нийцүүлэн ажиллах боломжтой. Систем бүрэн нэвтэрснээр ISAT сансрын хог хаягдлыг хянах дэлхийн хамгийн том сүлжээний нэг болж, сансрын ажиллагааны аюулгүй байдлыг хангах дэлхийн хүчин чармаалтад Хятадын технологийн чадах өгөгдлийг нэмэрлэх хүлээлттэй байна. Алиса Косюк, Ван Хунзя, Сирця.